За манай Бомбордоо 4 сургуулийн нээлт болж байна. 4 дахь сургуулийн одоо гол онцлог бол Монгол хүүхдүүд 100 нь одоо хэрхэн тоглодог байсан тухай гарч байгаа агуулгын үед. Тэгээд нэг талаараа бол одоо яг Монгол хүүхдүүд яаж тоглож байгаа тухай гарч байгаа боловч энэ хамгийн том одоо өгч байгаа санаа нь бол хүүхэд одоо хамгийн том хүсэл нь бол том хүн болох байдаг. Тийм ч учраас томчуудыг дураж тоглодог. Тэгээд айл гэртэж тоглож байгаа. Тэгээд айл гэртэгтэй чулуугаар тоглож байгаа. За чулуу бол байгальтай хүүхдийг ойрхон харьцуулж байгаа. Цаашлаад хүүхдүүд айл гэртэж тоглоснороо ирээдүйд эцэг их болоход бэлтгэх. Тэгээд мөн байгальтайгаа ойр нийгэмтэйг харьцахад их төхөмтэй болдог байна. Тэгэхээр хүүхдээ шинжи сайн ямар хүн болохыг мэдгийг бол тоглоомын ажил гэж үг байдаг. Тэгэхээр Монгол хүүхдүүд бол байгальтайгаа их ойрхон нийгэмтэйг их ойрхон тоглож ижээ гэдэг жишээг гаргахыг зорьсон. Одоо даяарчлалын энэ үед одоо Монгол уламжлал зан саншлаасаа жоохон холдсон энэ хүүхд залуучуудад Монгол уламжлал энэ зүйлийг нь өөрсдийнх нь дуртай хэлбэрээр нь хүргэж бас нэг тийм том гүүр болох байх гэдэг үүднээс нь энэ Бомбордоо цувралын одоо энэ проект бол ерөнхийдөө 108 бот гэж төлөвлөсөн байгаа. Ерөнхийдөө 9 бот нь бол одоо бэлэн болсон гэж хэлж байна. Одоо 4 дахь нээлттэй хийж байна. Одоо 5 6 дахь нь ингээд удахгүй хийж байгаа юм. Энэ дээр бол одоо Монгол контент компани хамтарч одоо ажиллаж байгаад би их баяртай байна. Монгол контенттэй би бас эртний үеийн хамт ажиллагаатай байсан болохоор бас нэг хамталан гэж хэлж байна. Тийм болохоор бидний хамтын энэ ажиллагаа бол хүүхд залуучуудын төлөө улам их хийсэн. Магадгүй одоо Бомбордоо хүүхэлдэйн кино удахгүй гарах байх. Энийг дагсан хүүхэлдэйн жүжигч байт юм уу? Ус төрлийн уран бүтээлүүд хөрвүүлээд гарах байх гэж байна.